За сайн мэцхан та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн зах хичээл маань бизнес модель. За бид нар өмнөх хичээлдэр бизнес төлөвлөгөө гэж юу юм? За бизнес төлөвлөгөөний ямар бүрдэл хэсгүүд байдгийг, за бизнес төлөвлөгөөг одоо яаж бичих вэ? Ямар дараалалтай байх вэ? Ямар хураангуй хэлбэр нь ямар байх вэ гэдэг тал дээр үздсэн байгаа. За тэгвэл өнөөдөр бизнес модель. Тэгэхээр бизнес моделийн ялгаа талаас альна. За уламжилт менежмент дээр бол уламж менежментийн шинжилгээ ухаанд за бизнесийг одоо маш одоо олон хуудастай заавал нэг 60 70 хэд ч байдгийн олон хуудас цаасан дээр бичээ тэрийг одоо тайлбарладаг байсан бол за орчин үед бол одоо бизнес модель буюу зөвхөн нэг хавтгай дээр л бүх бизнесийг тайлбарладаг болсон байна. За тэгвэл энэ бизнес модель гэдэг нь бол одоо юугаар тайлбарладаг вэ гэхээр маш энгийн зөвхөн үнц нь гэдэг зүйлээр тайлбарладаг. Тэгэхээр таны одоо бүтээж байгаа тий одоо худалдаач бай, үйлдвэрч бай одоо бүтээж байгаа тэр үнц нь одоо хэрэглэгчдэд одоо ямар одоо зүйлийг хангах вэ гэдгээр бол тайлбарладаг. Тэгэхээр энэ бол тийм хэцүү зүйл бол ерөөсөө биш, маш энгийн. Тэгэхээр та бүхэн энэ бизнес моделийн талаар мэдээд авчвал одоо өдөр тутам одоо юу гэдэг нь бизнес модель дээр хэрэглэх тийм боломжтой байна. Тэгэхээр аливаа байгууллага дээр ч гэсэн тийм ээ бизнес модель ер нь гаргаад харахад бол их зүгээр. Тэгэхээр байгууллага дээр ч гаргаж болно, хувь хүн дээр ч гаргаж болох байгаа. За энэ зурган дээр харж байгаа энэ 9 хавтгайгаар бол тайлбарладаг. Тэгэхээр ер нь бол энэ бизнес модель нь одоо хэрэглэгчийг л нарийн судалдаг гэсэн. За хэрэглэгчийг мэдээж та бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэхдээ одоо хэрэглэгч яг юу хүсэж байгаа үнэхээр одоо манай одоо хийж байгаа бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадчихэв үгүй юу те хэрвээ чадахгүй байгаа бол одоо юун дээр алдаа байна. За манай бүтээгдэхүүний одоо давуу тал одоо яг юу юм гэдгийг бол үнц нэгсгээр бол гаргадаг байна. Тэгэхээр энэ дээр одоо манай монголчуудын хувьд бол нийтлэг нэг зүйл одоо сул тал гэдэг юм зүйл ажиглагдаад байдаг. Ерөөсөө л бизнесүүд нэг нөгөөтэйгөө адилхан тэг бүгдөө л нэг хэвэн зүтгэсэн юм шиг. Тэгэхээр хоорондоо ялгарл байхгүй учраас одоо өрсөлдөөн дээр ч гэсэн яг тийм ялгаатай зүйл харагддаггүй. За жишээ нь банк гэлдэг чинь бүгд адилхан тий. Үнэхээр маркетингдээ сайн зардал гаргахгүй бол ялгаа байхгүй. За наацхан хүнсний худалдаа гэдэг юм уу зүгээр дэлгүүрт ороход зарж байгаа бүтээгдэхүүн өрөлт хураалт за мөн одоо тухайн бүтээгдэхүүн тайлбарлаж байгаа ч гэдэг юм. Энэ бүх зүйл нь бол хоорондоо ялгал байхгүй гэдэг. Тэгэхээр та бүхэн өөр дээр бас бодох хэрэгтэй. Ер нь бол миний одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн ямар давуу талтай вэ? Өрсөлдөгчдөөс яг юугаараа онцлогтой юм те. Үнэхээр хэрэглэгчийн хүсэж байгаа тэр үнцнийг өгч чадж гин үгүй юу гэдгээр анализ хийх хэрэгтэй. Тэгээд ирэхээр бид нар хэрэглэгчээ бол нарийн судлах шаардлага гарна. За хэрэглэгч бол яг миний одоо зорилт бүлэг яг хийн гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За тэгээд зорилт бүлгээ тодорхойлоод эхлэхээр одоо хэрэглэгчээ мэдээж судлана тийм ээ. Ер нь бол хэрэглэгч өглөө одоо босгоосоо ахуулаад орой унтан унтлаа яг юу хийдгийг за магадгүй унтсан хойно ч гэсэн тийм ингээд судлаад ингээд ирэхээр ерөнхийдөө яг таны одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнц нь гэдэг зүйл бол илүү тодорхой болоод эхэлнэ. Тэгэхээр бид нар энэ одоо хэрэглэгчээ нарийн судалсан яг тэр хэрэглэгч таарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үед бол за жишээ нь бид нар одоо чинь машин үйлдвэр дээр харж болно тийм машин үйлдвэрлэхэд бол яг хэрэглэгчд яг одоо ямар загварын машин байх уу яг ямар одоо суудлын ямар эвтэйхэн байх уу одоо яг унаад явхад одоо юу нь болж ийн болохгүй байна гэж зах зээл дээр маш олон удаа тестэлж тэгжиж яг нэг одоо машин гардаг байгаад байгаа. Тэгээ түүнтэй адилхан таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн зөвхөн юу гэдэг нь та би сонирхож байгаа учраас энэ бүтээгдэхүүнийг одоо хийж ийн надад таалагдж байгаа учраас би энэ худалдаа одоо импортоор ингэж оруулж ирж байгаа гэдэг юм. Тэр чухал биш. Хамгийн гол нь хэрэглэгч чухал байна. Та хүнд зарж байгаа гэхээр өөртөө биш тийм хэрэглэгч зарж байгаа. За тэгвэл энэ бүтээгдэхүүнээ тодорхойлчлоо. Тэгвэл одоо яах вэ гэхээр ямар сувгаар хүргэх юм те. За магадгүй зарим нь тухайн дэлгүүрээр зарж иж болно. За тэгвэл одоо ковидоос хойш бол хэрэглэгчийн сувг бас өөр болсон байна те. Бид нар хөвчлэн онлайнаар одоо дижитал шилжихгүй бол таны бизнес интернет байхгүй бол гэдэг. Тэгээ энэ бол бас сувгаа өөрчлөх. За ямар сувгаар нийлүүлэх үү те. За энэ бол танай дэлгүүр дээр байж болно, үйлдвэр дээр ч байж болно. За мөн та хэрэглэгчд хүргэж өгдөг байж болно. За онлайн байж болно те. За тэгвэл
За энэ хэрэглэгч хүрэхийн тулд бас яаж харилцах уу гэдэг бол чухал. За энэ харилцаа бол бас ер нь бизнест хамгийн чухал зүйл байна. Та одоо юу гэдэг нь таны зарж байгаа бүтээгдэхүүн өрсөлдөгчтэй ижил төрлийн байж болно тий орлогоуц байж болно. А гэхдээ та хэрэглэгчтэй яаж харилцаж байгаа вэ? Одоо хувийн нуу тий автомат уу ер нь одоо өдөр тутмын хэрэглэгчтэй яаж харилцаж байгаа вэ гэдэг нь таны одоо орлогод их нөлөөлж идэг. Тэгэхээр яг одоо бизнес моделийн баруун талын хавтгай болвол таны орлого хэсгийг бүрдүүлж яадаг. Та хэрэглэгчдэд одоо яг үн цэнтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээ эргээд та орлогыг авч яадаг. Тэгэхээр танд орлогын яг ямар урсгал байна те? Та орлогын яг хэдэн төрлөөр таны орлого бүрдэж идэг вэ гэдэг дээр одоо энэ хэсэг гардаг. За тэгвэл нөгөө талд юу гарах вэ гэхээр гол түншүүд. За мэдээж та бизнес хийж байгаа учраас одоо түүхийд нийлүүлэгчд байна. За мөн одоо таны худалдаа авагч түнш, за мөн одоо нөөцүүдийг нийлүүлдэг хүмүүс байна. За мөн одоо зээл олгодог банк тий одоо засаг даргын хамгийн газарч байдаг юм уу төрийнхэн одоо хувийн хвшлийнхэн гэдэг маш олон түншүүд байна. Тэгэхээр энэ гол түншүүд бол нэг талаа таны зардал хэсгийг бүрдүүлж идэг. За тэгэхээр мэдээж түүхийд авахын тулд би түнштэй мөнгө төлнө. За зээл авна. За мөн одоо зар сурчлагаа явуулна. За мөн одоо өөр олон түншүүдэд бид нар харилцаж идэг байна. Тэгэхээр энэ түншүүдээс гадна одоо манай бизнест нөөц гэж байгаа. Тэгэхээр манай бизнест яг ямар гол нөөцүүд байна вэ гэдгийг бол энэ дээр бичнэ гэсэн. Ерөнхийдөө одоо тоног төхөөрөмж байж болно, хүний нөөц байж болно, цаг хугацаа байж болно тий. Одоо өөр одоо маш олон нөөцүүд байна. Гэтэл одоо нөөцүүд байсан ч гэсэн энэ бол хязгаарлагдмал тий. Бид нар хязгааргүй нөөц гэж байхгүй. Тэр хязгаарлагдмал нөөцөөр яаж хэрэглэгчийн хязгааргүй хэрэгцээг хангах вэ? Тэгэхээр мэдээж энэ бол үн цэнтэй холбоотой байна. За тэгээд энэ нөөцүүдээрээ ямар үйл ажиллагаа тэг өдөр тутам явуулдаг уу гэдэг зүйл бол энэ дээр гарч ирнэ. Ямар төрлийн гол үйл ажиллагаа бид хийдэг вэ? За энэ бол бүтээгдэхүүний үйлдвэрлэл орж ийн, худалдаа орж ийн. Ерөнхийдөө бүтээгдэхүүн түүхэн эдээс эцсийн бүтээгдэхүүн за хэрэглэгч хүрэх хүртлээр ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэдэг нь бид нарын одоо энэ бизнес моделийн зүүн талын хэсгийг бүрдүүлж байгаа. За тэгээд энэ хэсэг бол биднэрт зардлыг бий болгодог. Тэгэхээр бид нар мэдээж нөөц буюу одоо ажилтнуудад цалин тавина, за мөн одоо түрээс төлнө, за түүх эдтэй мөн мөнгө төлнө тий. За ингээд одоо энэ бүх одоо зар сурчлагаа одоо өөр тий олон зардлуудыг бид нар гаргадаг байна. Ингээд бизнес моделийн энэ хавтгай дээр ерөнхийдөө яг одоо танай бизнес модель яг ямар байгаа, за мөн одоо ирээдүйд манай бизнес модель ямар байх вэ гэдэг энэ зүйлийг гаргахчвал их зүгээр байгаа. Тэгэхээр бизнес моделийг зургаар илэрхийлэх юм бол ийм байдаг. За үйлчлүүлэгч бол энд байна тийм. Ерөнхийдөө үн цэн нь бол энэ бэлгийн зурагтай байгаа. За ямар сувгаар өргөх үү, ямар одоо харилцаа бий болгох уу гэдэг. Тэгэхээр энэ бизнес модель маань бол ерөнхийдөө бид нар заавал ингээл урт үг нушаал ингээл бичээд авахгүйгээр тийм энэ бизнес модель хэвлээд одоо байгууллагын айл нэг хэсгээр хараад ингээ тэргээ байнга сайжруулад явбал их зүгээр. Тэгэхээр та ер нь хэн туслах юм те? Ер нь та хийн, тэд хийн, та ямар үнцнийг бий болгох юм, үнцнийг яаж хүргэж өгөх үү гэд энэ 9 хавтгаар дээр бол тайлбарладаг байна. За энэ дээр бас харагдж байна. Ерөнхийдөө бизнес загварчил маань 9 зүйл дээр орлого, зардал, зах зээл, дэд бүтц гэсэн энэ бүлгүүд бол хуваагддаг байна. Тэгээд үүнтэй адилхан бас хувь хүний бизнес модель гэж бас бүтээж болно. Тэгэхээр ерөнхийдөө одоо бизнес моделийг хараад үзэх юм бол үн цэнэл бүтээх гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийн сургалтын дээр бас яг ямар бизнес моделийг бас тайлбарлуулмаар байна гэдгийг та бүхэн бичээрэй. Ерөнхийдөө өнөөдрийн хичээл маань одоо бизнес моделийн ерөнхий ойлголтыг өгөх зорилготой байлаа. Тэгээд энэ дээр бас нэг жишээ авъя гэж бодож байна. За хувь үнийн гэдэг дээр жишээ нь одоо гэртээ одоо хүүхдээ харж байгаа ээж гэж бодъё. Тэгэх юм бол гэртээ хүүхдээ харж байгаа хүүхдийн ээжийн хувьд бол ямар үнц нь бүтээж өгнө гэхээр хүүхдээ асарж гин, за гэртээ хоол ундаа хийж гин, за ерөнхийдөө орлого
гэдэг ах зүйл бол юу гэхээр за орлогыг бол энэ дээр заавал нэг мөнгөн хэлбэрээр биш за хард орлого, софт орлого гэдэг байдлаар бол бас тайлбарлаж болно. Тэгэхээр софт гэдэг нь маань за би гэртээ байгаа те үр хүүхдүүдтэйгээ байгаад элэг бүтэн байгаад одоо хүүхдүүдэд асраад одоо хоол унд хийгээч гэдэг юм. Энэ нь бол бас софт орлого байж болно. За мөн одоо гэртээ хүүхдээ харж явах явцад бас юу гэдэг декретний мөнгө орж ирж байгаа нь одоо орлогын гол их үсэр байж болно тий. Тэгэхээр за гэртээ хүүхдээ харж байгаа ээжийн хувьд бол гол хэрэглэгч нь юм бэ гэхээр хүүхэд байна, нөхөр байна тий. Тэгэхээр энэ хэрэглэгчтэй юу гэдэг гэр бүлдээ одоо ямар үнцнийг өгч ийнэ гэхээр одоо хайр, халамж одоо өөр юу гэдгийг те өөртөө байгаа энэ үнцнийг өгч ийн гэсэн. Тэгэхээр энэ сувгууд нь бол мэдээж одоо өдөр тутмын гэртээ байна те. За яаж харилцаж ийн гэхээр өглөө босоод одоо орой унтах хүртлээр өдөр тутмын харилцаж байгаа энэ харилцааг хэлж байгаа. За тэгэхээр нөөц бол те за тухайн ээжийн хувьд бол одоо тухайн ээжд байгаа мэдлэг, ур чадвар одоо өөр юу гэдгийг те зүйлүүдийг хэлж ин. За гол үйл ажиллагаа бол өдөр тутмын хийгдэж байгаа те хүүхдэд хичээл ном зааж өгөх, за хоол ундын бэлтгэж байдаг юм. За тэгээ гол түнш нь бол за нөгөө гэртээ байнга байж байгаа юм чинь гарч те цахаас хоол унд авна, за мөн нөхөртөөгөө харилцсан, за мөн одоо банкнд одоо өдөр тутмынхаа зардлаа зээлмэл юу гэдгийг те төлөмж гэх юм. Тэгэхээр энэ хэсэг бол за тухайн ээжийн хувьд бол зардал болж өгч байгаа. Тэгэхээр зардал нь бол бас нөгөө софт орлого, хард орлого гэдэг шиг бас заавал мөнгөний хэлбэрээр байж болно. За мөн одоо стресс бас байж болно. Тэг гэртээ байсаар байгаад одоо найз нөхдөдөө уулздаг ч байдаг юм. Эсвэл одоо өдөр тутмын байдлаасаа болоод ингээд стрессдэг бол энэ бол софт зардал болчихж байгаа. За мөн одоо бодит зардал бол за тухайн мөнгө орж ирлээ буцаад одоо хоол хүнс авах, хичээл ном авах ч байдаг юм. Эсвэл одоо тухайн хувь хүний гоо сайхны зардал ч гэдэг энэ зүйл орж байгаа. Тэгэхээр бид нар энэ бизнес моделийг бол маш олон зүйл дээр тайлбарж байна. Хувь хүн дээр тайлбарж болно, тухайн компани дээр ч гэсэн тайлбарж болно. Ерөнхийдөө бол маш хэцүү зүйл бол биш, маш энгийн. Тэгэхээр энэ дээр өөрийнхөө бизнес дээр та бүхэн бас одоо ашиглаж үзээрэй. За ингээд өнөөдрийн хичээл зөвлөх маань дуслаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Энэ өдрийн ажилд амжилт хүсье.